За сайн байцгаана уу, Шарон Нурс мастер анх хоёр байна. Та бүхэндээ Atomy компанийнхаа BB крем гээд энэ сайхан бүтээгдэхүүнийг танилцуулъя. За BB крем маань болохоор ер нь бол блемиш балм буюу одоо өвөө дарагч бальзам гэсэн утгатай ийм үг байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүн маань номер 21, номер 23 гэсэн ийм хоёр төрлийн одоо өнгөөрөө ялгагдана. За ингээд SPF 50 буюу нарнаас хамгаалах үйлчилгээтэй мөн одоо энэ бүтээгдэхүүнд маань Atomy-гийн гол код болох цариулах кодыг одоо ашиглаж хийсэн байгаа. За тэгээд одоо өрчлөнөөс хамгаалах ийм үйлчилгээнүүдтэй. За энэ бүтээгдэхүүний гол орц найрлаганд нь нэгдүгээрт наран цэцгийн үрний тос орсон байгаа. За наран цэцгийн үрний тос маань ер нь бол бактери устгах үйлчилгээтэй. За хоёрдугаарт нь болохоор цагаан будааны үрний одоо тос, хальсны тос гэж байгаа. За цагаан будааны хальсны тос маань B1, B3, B6, магний, селен, төмөр агуулсан байдаг. За энэгээр мөн одоо бид нэр хайрсанд одоо хэрэгцээтэй амин дэмүүтэжил эрс бодисуудаар хангана. За мөн одоо 3 дугаарт нь авокадо тос гэж байгаа. За авокадо тос маань B2, B6 одоо С, Е гэсэн витаминуудтэй. За тэгээд хоргоожуулах үйлчилгээтэй. За 4 дугаарт нь болохоор сумаг модны үрний тос гэж байгаа. Энэ нь бол ерөнхийдөө гоо сайхны бүтээгдэхүүн болон одоо хүнсний бүтээгдэхүүндийг хэрэглэдэг. За энэ бүтээгдэхүүний энэ орц найрлага орснороо энэ бүтээгдэхүүн маань одоо бидний эмзэг мэдрэмтгий хайрсанд бол цочрол өгөхгүйгээр тохирно гэсэн үг байгаа. За ер нь бол одоо гол одоо цайруулах кодонд бас нэг 3 ургамал орсон байгаа. Тэрний одоо хамгийн гол ургамал нь болохоор луу жимсний ханд байгаа. За луу жимсний ханд бол эрчдэр үеэс одоо залуужуулах үйлчилгээ хэрэгэлдэг. За гоо сайхан болон одоо мөн хүнсний бүтээгдэхүүнд одоо залуужуулах, хоргоожуулах одоо энэ үйлчилгээ одоо чадварыг нь ашиглаж маш их одоо хэрэгэлдэг байсан байх нэ. За тэгээд энэ бүтээгдэхүүн маань болохоор 33 мл-тэй 50,600 төгрөгийн үнэтэй ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд та бүхэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж одоо гоо сайхнаа улам төгс төгөлдөр болгож бас мөнгөө хэмнэх юм боломжтой байна.